Сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Мөгийн хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнээр нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгийнх. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголын хамтран ажиллана. За мөн эргэлтийн хөрөнгөний зээлийг өдөр бүр төлөхийн даваа тал гэсэн уриатаагаар Мино пост хөрөмж хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны лав гарагт хаатын булан хүрдэг. За өмнө нь бол бид яг орчин цагийн хаатын амьдралын талаар ярьжсэн бол сүүлд нь бол нэг хэсэг ер нь үнэхээр хүн төрөлхтний түүхэнд ер нь ямар аймаар харгас мэдрэл галзуу муухай хаад байсан тухай ярьсан. Бөөн жигшиж үзлээ. За тэгээд одоо өнөөдөр чинь уул нь бол өндөрч одоо элдүүн нүглийг төвчиж тий. Тий сайн сайхныг элдүүн Свансын хороос татгалзаж чи бурхан багшийн дүүчийн өдөр буюу одоо Будда Сиддхартагийн төрс өдөр үстэй ч дөө. Төрс өдөр гэхээс илүү тэр нөгөө юу яасан юм бэлээ штэ. Хамгийн чухал гэгэрс өдөр. Төрс өдөр юм биш. Тий дөрөв үннийг хэлсэн өдрийн гэсэн. Тийм үү. Гэгэрл төрс өдөр нь хаад дүүчин гэдэг нь. За ингээд тийм учраас ер нь бол хүн төрөлхтний түүхэнд муу хаат нь маш их байд юм байна. Сайн хаат ер нь бол цөөхөн. Гэтэ бас байд юм байна. Байд юм байна. Бас тийм учраас энэ олон хаатын дундаас сайн хаан ер нь зүгээр ингээд эргэн тойрныхаа улс орнуудад эсвэл түүхэнд содрог бичгүүдэд ард түмэндээ сайн сайхнаар дурсагдж үлдсэн энэ хаатын тухай ярина. За тэгэхээр хэдүүлээ шууд дугаарлаж агаад явчих. Нэгдүгээр нь Ашока гэдэг хааны тухай ярина. За айгуу сонссон хаан. За Ашока хаан бол энэтхийн түүхэнд хамгийн алдартай хүмүүнлэг их тайвныг хэрхэмлсэн хаадын нэг байжээ. За тийм гэсэн. За Ашока нь Маури эзэнт гүрний 3 дахь хаан байсан юм байна. Тэгээ манай эртний өмнөх 268-аас манай эртний өмнөх 232 оны хооронд 36 жилийн турш төр барьсан хаан юм байна. За түүний нэрийг болохоор Авгай Ашока гэж түүхэнд тэмдэглэж үлдээсэн мэт юм байна л да. За тэгэхээр үнэхээр л ийм агуу үйл хийсэн хаан байд юм байна гэсэн үг. За түүний өвөө Чандрагупта гэж хүн байжээ. За энэ хүн яг ямар учиртай юм гэхээр энэ хэтгийн хойд дээр байсан Тархай, Бутархай улс орнуудыг нэгтгээд Маури эзэнт улсыг байгуулсан юм анхны хаан юм байна л да. За тэгвэл өвөө нь юм байсан бол аав нь ямар хүн байсан гэхээр эцэг Биндусара гэдэг хүн нь болохоор одоогийн энэтхэг Пакистан, Афганистан, за мөн Бангладешийг хамарсан авгаа том эзэнт гүрнийг байгуулад дорн зүг Асам муж хүртэл за умард зүг Тамил хүртэл өргөн удам газар нутгийг захирж исэн ийм хаадын удам. Тэгэхээр яг энэ нөгөө 3 дахь үеийн хаан гэдэг нь ийм учиртай. За нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа нь юу юм гэхээр өөр бусад орны нэгтийг нэ. Ер нь бол захирна гэдэг чинь дандаа л дай хийнэ гэсэн үг шүү дээ. Мэдээж. Тийм цэвэрхнэр хэлэх юм бол цэргийн хүчээр одоо өөр улс орныг өөрийнхөө захиргаанд оруулаад татвар мөнгийг нь аваад л эхэлнэ гэсэн үг шүү дээ. За Ашоко гэж хааны тухай ер нь хүмүүс сонсч байсан баг. Ер нь өөрийнхөө одоо юу гэдэг баг миний ойлгосноор буруу юм байна. Би уг нь ингэж ойлгоцсон байхгүй. Дайн тулаанаас болоод сэтгэл нь өвдөд тэгээд хаан ширээнээс татгалцсан гэлээ гэсэн ч үгүй юм байна. За Ашоко гэдэг хааны тухай юугаар алдартай вэ гэхээр Калингагийн дайнаар алдартай. За Калинга болохоор энэтхэгийн зүүн хэсэгт оршдог ийм тусгаар муж байжээ. Тэгээд эхлээд Ашоко хаан энэ газар нутгийг байлдан дагуулахын тулд их дайн хийсэн байна. За ингээд дайнд хоёр талаас маш олон мянган хүн том өрсөлдөөд ингээд тулалдаад маш олон хүний ам эрсэджээ. Ашока хаан дайны дараа тулааны талбараа явж үзсэн юм байна. Тэгсэн чинь ерөөс ингээд тал дүүрэн алуулцсан хүмүүсийн цогц. Тэгээ нөгөө цэргүүд нь ингээд алуулцсан цогцнуудаа ингээд булаад цэвэрлээд за ингээд алгадаагүй шархацсан цэргүүд энд ч уйлаад тэнд ч явлаа энд ч гаслаа. Тэгээд нөхөр тэрийг хараад бүр шоконд орсон. Тэгсэн юу яасан юм бэ? Шархтаагүй хамгийн гайгүй шархтаагүй цэргүүд. Гэхдээ шархтаагүй цэргүүд нь тэр найз маань өгчлээ, энэ ээж маань өгчлээ, энэ аав маань өгчлээ, миний хүүхэд таав байна гэж уйлаад орлоо. Ямар ойлгоо авах вэ? Тий. Тэгээд нөхөр ерөөсөө 3 дахь үеийн хаан гэхээр маш тансаг хааны ордонд өссөн. Хизээж өсөж цангаж үзээгүй бүх юм өөрийнх нь хүслээр болдог. Хаан ааваасаа өөр ямар ч хүн одоо юу гэдэг энэ хаанхууд янз бүрийн юм хэлж байгаагүй. Тэгээд нөхөр ийм элбэг хангалуун хааны ордонд өсөж жагаад санаанд оромгүй байдлаар тэр нь ихэнхдээ хааны ордоноос хаан болсныхаа дараа шийдвэрээ гаргаж өдөртөг байжгаад анхудаа дайны талбар дээр очиж чинь ийм амар зүйл байдгийг өөрөө харсан. Ер нь бол зочрол орсон юм ба штэ. Тэгсэн сэтгэл зүйн хувьд бол үнэхээр маш том зочролд орсон гэдэг юм байна. Тэгэл тэнд ч тасарсан толгой энд ч гар цус нүж одоо юу гэдэг те. Тэгээд маш их одоогийн хэлээр бол үнэхээр бүр асар гүнзгий сэтгэл зүйн цочролд орсон. Тэгээд нөхөр яасан бэ гэсэн би хөрш улсаа эзлэх гэж миний өдөөсөн дайнд ийм олон хүн үхэж, үрэгдэж, үхээгүй өвчин зовлонд одоо юу гэдгийг өртөж, ийм их сэтгэлийн болоод бие махбодын хувьд
ийм аимшигтай юм болт юм байна. Дайн гэдэг чи ямар аймар юм бэ? Тэгэл би үүнээс хойш аль болохоор дайнаас татгалзаж инх тайвнаар яриа хэлцээрийн замаар өршөөл инэрлэр сайн зөв ёс суртахуунаар төрийг удирдана гэж зорьсон. За ийм учиртай юм бий. За тэгээд Калингагийн дайны дараа буддын шашинд орсон гэж байгаа байхгүй юу? За. Бараг энэс ч өмнө 8000 жилийн түүхтэй Ведийн шашин буюу нөгөө өмнөх Хинду шашин гэж айгүй хүчтэй шашин 8000 жилийн турш үргэлжилсэн энэ шашнаасаа татгалсан гэсэн үг. За. Тэгээд ёс суртахуун, өршөөл инрэл, ив нэгдэл тулгуурсан төрийн бодлогыг Дама гэж ингэж нөгөө нэрлэдэг юм байна л да. Тэгээ ингэж нэрлэнгүүтээ шашны болон ёс суртахууны үнэт зүйлсийг түгээхээр чулуу, хүрэл баган дээр ингэ бичээс сэлүүлээд улс орон даяар байршуулж эхэлсэн юм байна. Энэ хааны хувьд. За буддын шашинд орохоос өмнө яасан гэхээр нөгөө байлдан дагуулагч эзлэн төрөмгийлэгч дарангуулагч байсан шүү дээ тий. Тэгээ хожим нь хүн төрлөختийн түүхэнд анх удаа сайн санааны аян гэж зүйлийг хийсэн буйны үсэд хандив өргөх зэргийг санаачилсан ийм хаа юм байна. Энэ хаан хамгийн анх удаага ийм буйны үсэд хандив өргөх чинь зөв юм байна гэдэг санаачилгыг гаргасан хаан гэсэн үг л дээ. За мөн Маурийн буддын шашныг төрийн шашин болгосон анхны төр тус болж байгаа ингээд. За тэгээд мэдээж ийм төрийнхөө шашинтай болсон учраас буддын лам нарыг одоо хажуугийн Шри-Ланка арлаас эхлүүлээд хоошо Төв Аз руу, баруун тишээ Грек, Египт рүү бүр ингээд нөгөө номлол түгээхээр илгээсэн байгаа байхгүй юу? За Ашока хаан өөрийн нийслэл хотод ингээд аяйгуу том өндөр баганд босгоод тэгээ багныхоо оройд 400 харсан юм арслангийн баримлыг байрлуулсан байгаа. За энэ дөрвөн арслан одоогийн бүгд найрамдах энтгийг улсын төрийн сүлдэн дээр байдаг. За одоо хэдүүлээ эргээд нөгөө энтгийг улсын далбааг саная л да. Дээр улбар шар, тэгээд цагаан, тэгээд ногоон өнгө мэддэг штэ тий. Тэгээд тэр нөгөө цагаан дээр нь болохоор нэг юм цэнхэр өнгөтэй дугуй юм дүрсээдэг штэ тий санаж байгаа. Тий наршигч юм шиг тий. Тэгсэн чинь тэр нөгөө нэг голын цагаан дээр цэнхэр өнгөний дугуй дүрс нь болохоор юм 24 шүдтэй дугуй байдаг юм байна. Тэгээд Ашока хаан Дама гэж нэрлэгдэх шашин ёс суртахуун өршөөл инэрлийг бэлэгдсэн тэмдэг олгож төрийн далбаан дээрээ тэр Дамаг залсан учирч жансан ийм юм байна. За тэгээ Ашока ард түмэнд зөв амьдрах, ахмад насны хүндлэх, амьтдыг хайрлах, нийгмийн шударга ёсыг сахиж хамгаалахыг нийгэмд ингээ уриалж исэн. Тэгээд ер нь бол түүнийг энхийн хаан инэрэнгүү удирдагч гэж түүхэнд мөхөрсөн байдаг юм байна. Ард түмэнд ингэж хэлдэг байсан учраас. За. Тий би Ашока хаан гэж юунаас дайнд яваа тэгээ дайнаасаа татгалцсан ийм хаан ингэлээ гэж сонсч ирсэн. Тий уншиж ирсэн юм байна. Бас нарийн юм байна. Одоо энэ нөгөө нэг Лайон голд яг энэтхгийн далбаа гарч штэ. Энэ дээр байгаа тэр Дама гэж нэрлэдэг байгаа чинь 24 шүттэй байдаг юм байна. Тэгэхээр бүр сүлдэн дээрээч тэр, юун дээрээч тэр, далбаан дээрээч тэр яг энэ Ашока хааны санаачилсан зүйлүүд байдаг гэж хэлж болно л доо. За 14 цаг 20 минут болж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалалтыг ийм Монголын хамтран ажиллаж байна. За ийм Монголио орж ирсэн маш олон одоо юу гэдгийг хүмүүсийн амьдралыг хөнгөвчлсөн. Ялангуяа элдв төрлийн цаас, жижиг лавлгаа янз бүрийн одоо юу гэдгиймдээ баталгаа шаардах ажлыг ийм Монголиогоос авдаг болсон. Тий. Тэгээд имлэгээрээ хоцтой үнэхээр хэрэгтэй болт юм билий. Одоо ийм Монголиог гарч ирснээс хойш хүмүүс паспортаа авч явах болцсон юм байна. Тий, ийм Монголиогоос паспортаа гаргаад тэрээ паспорт бичээгээр шаардлагатай гэвэл ийм Монголи гар утас руугаа ороод ийм Монголиогоо нээгээд паспортны халаавлагыг үзүүлчих болж байна. Минийх бүр нөгөө нэг юу татаад авсан хэлбэрээр байж идэв шүү дээ. Тэгээд ингээд би зургнууд дондоо хадгалаад фаворит арцсан. Тэгээд шаардлагатай тохиолдол нөгөө фаворитээсээ гаргаж ирээ шууд үзүүлчих чинь айгүй амар байдаг. Тий. За тэгэхээр эргэн та бүхэнд ийм Монголиа болон e-бизнес систем зам тээврийн яам болон түүний харьяа байгууллагын үйлчилгээнүүдийг захимаар үзүүлж байгаа юм билээ. За энд нь яг ямар захим үйлчилгээнүүд вэ гэхээр олон улс улсын чанартай болон тусгай зориултын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжтой иргэн. За энийг та ийм Монголиагаар хийж болж байна. Хот хоорондын авто тээврийн хураамж төлж болж байна. За мөн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт, эсвэл нөхөн олгох хүсэлт, за мөн авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлгаа, бүртгэлээс асуулгах, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл гэх мэтчлэн авто тээврийн хэрэгсэл ашиглахтай холбоотойгоор маш олон үйлчилгээг энэ ийм Монголиогоос үн төлбөргүйгээр авчиж болж байна. За тэгээд ийм Монголиа бол интернетгүй орчинд 24/7 үйлчилгээ авч болно. За сүүлийн үед finger print эсвэл face гэдэг ингээ нөгөө та хурууны хаягаар шууд таниулаад уншуулад орчиж болж байна. Нүүр царайгаа ингээ таниулаад уншуулад орчиж болдог гэсэн. Заавал нөгөө паспорт хүлээгээд авахгүй, хинэгийг авахгүй. Тэрэстэй хамраад. Тэгвэл одоо энэ олон паспортны чи алингээр нь гэж мэдхүү дээ тий. Харин тий.
Тэгээд мэдээж одоо юу гэдэг бичиг баримтуудаа бүх бичиг баримтуудаа нэг дороос харна, төрд байгаа мэдээлэл авалгааг авч болно гэх мэтчлэн. За тэгээд яаралтай түргэн тусламжийн дуудлага хийж болно. Одоо тэгээ ийм Монголын шин дуу хоолойгоор үйлчлэгээ хайдаг болж байгаа гинэ. Паспортны лавлгаач гэдэг юм. Оршин суугаа газрын лавлгаа гэж хэлхий гинэ. Гоё юм аа. Бид чинь хай сэри гэдэг шил юм болж нэгсэн үү дээ. Энэ цаг руугаа ингээ хилждэг шиг. Юм өгчнөө гэж гоё болж байна. За тэгэхээр бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг EMA.gov.cg-ийн буюу энийг бол би зүгээр амархнаар бодохдоо EMA гэж биччихвэл амар санагдаад цээжилчвэл амархан санагдаад байгаа. EMA.gov.cg-ийн гэдэг сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг мэдж болно. Эсвэл Facebook-оос eMongolia гэх юм бол албан ёсны хуудас нь гарч ирээд мэдээллийг авч болно. Утасны дугаар бол 1111 гэдэг утас руу залгаад 2 гэсэн дотор утсаар нь холбогдох юм байна лээ шүү. За химэл оюун суурилсан иргэний хамгаалдаг eMongolia хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид түүхэнд хамгийн сайн сайхнаар зөв ухаалаг инэрэнгүү байдлаараа бичигдэж үлдсэн ийм хаадын тухай ярьж байгаа. За сая Ашока гэж ийм мундаг хааны тухай ярьсан бол хоёр дахь нь Шотоку хунтааж буюу Сожи Тенно гэдэг ийм хаан байжээ. Япон хаан байж таарсан уу? Япон бол таарч байна. Сожи Тенно. За нэр нь болохоор Шотоку хунтааж. Энэ хүн бол манай эртний 593-аас 622 он хүртэл төр барьсан. Японы түүхэнд хамгийн нэр хүндтэй байр суурь эзэлдэг ухаалаг төрийн зүтгэлтэн гэж явдаг. За төрийн зүтгэлтэн гэхээр чи хаан биш гэсэн үг юм байна. Харин яг ийм байна. Энэ Шотоку гэдэг хүн бол яг хаан байгаагүй. За. Энэ Шотоку гэж хунтаажийн Шотоку хунтааж гэж явдаг хаан байгаагүй. Харин түүний авга эгч нь Суико Тенно гэдэг авга эгч нь болохоор хатан хаан байсан. Тэгээд энэ Шотоку чи хунтаач цолтой байна л да. Тэгсэн хатан хаан буюу авга эгч нь өөрөө ингээд улс орны удирдах эрх мэдлээ сайн дураараа Шотокуд өгөөд тэгээд өөрөө ингээд төрийн хэрэгт оролцох болцсон. Тэгээ өмнөөс нь хатан хааны нэрийн өмнөөс хунтаач Шотоку яг эзэн хаан шиг төрийг удирдах, засаглаж, шийдвэр гаргаж явж исэн. Тийм болохоор яг албан ёсны хаан биш. Тэгтээ хаан шиг эрх мэдэлтэйгээр Японы тэр үеийн төрийг удирдах явсан хүн. За жинхэнэ нэр нь болохоор Умайдо но Ожи гэдэг ийм нэртэй. Тэгээд хожим болохоор Сожи Тенно гэдэг ийм цол гэх юм уу да авсан юм байна. Энэ болохоор тийш тий хаадуудаа цол өгөөд идэг те. Тэгсэн чинь ариун суртахуунд хунтааж гэдэг юм уу да. Одоо ариун ёс суртахуунд хунтааж гэдэг юм уу. Ийм утгатай нэр юм байна. Сожи Тенно гэдэг нь. Тэгээд Сожи Тенно хунтааж болохоор манай эртний 604 онд Японы анхны үндсэн хуулийг боловсруулж баталсан ийм хүн. Ингэхдээ тэр хуулиндаа төр ямар байх ёстой юм, за түшмэд ямар байх ёстой юм, ард иргэд нь яаж зөв амьдрах ёстой юм гэдэг ийм ёс суртахууны ойлголтуудыг анх удаа ингэж хууль болгож бичиж оруулж ирсэн. За тэгээд бусдыг хүндэтгэх ёстой, хоорондоо эв нэгтэй байх ёстой, эзэн хаанаа бичрэн шүтэх ёстой, за шудраг ёсыг эрхэмлэх ёстой гэдэг ийм зарчмуудыг бичээд ингээд үндсэн хууль болгож гаргасан. Одоогийн Японы үндсэн Японы яг төрийн албаны ёс зүйн үндсэн энэ дээр явдаг гинэ. За Сожи Теннон тухайн үедээ Японд ийм шин шашин байсан юм байна. Шин шашин байсан буддын шашныг ингээд нөгөө төрийн хэмжээнд авч үзсэн гинэ. За тухайн үед чинь буддын шашин чинь ингээд нөгөө энтхээс гаралтай гэл нөгөө улс орнолоо ингээд түүнд рахаж байгаа шүү дээ. За тэгээд яг энэ нөгөө Сожи Тенно бол энэ шашныг Японд авчирсан гэж хэлж болно л доо. Түгээн дэлгэрүүлсэн. За ингэснээрээ Японы соёл уламжлалд буддизмыг гүн гүнзгий суулгаж соёлын хөгжлийг хурцсгасан гэж үздэг. Буддын олон сүм хийд бариулсан хүн юм байна. За эдгээрээс болохоор хамгийн алдартай нь Хориоши гэдэг ийм сүм байдаг гинэ. За энэ сүм нь өнөө хүртэл хадгалагдаж байгаа дэлхийн хамгийн эртний модон барилгуудын нэг гэж явдаг. Манай 2 хоногийн өмнө Япон явсан байхгүй юу? Тэгээд энэ надад нэг тийм яг харж ирсэн үг санагдаад байсан чинь сүм үзчихэд одоо тэндээсээ далаа явах чинь гэсэн яг энэ сүмийг үзсэн байж магадгүй юм шиг байна. Түрүү нэг иймэрхүү юм ярих шиг болсон ээж чадаад. За тийм хамгийн эртний модон барилгуудын нэг гэж явж байгаа. Тэгээд Сожи Тенно Хятадын соёл тогтолцоог Японд нэвтрүүлсэн гэж үзэж байгаа юм билээ. Яагаад гэвэл Хятадын төрийг яг удирдах урлаг нь ямар гэдгийг, Хятадын соёл нь ямар гэдгийг, бичиг үс нь, хууль цааз гэдэг энэ бүгдийг нь тэр чигээр нь яг хуулж аваад тэгээ Японд нутагшуулж эхэлсэн байгаа. За тан улсаас ирсэн элч нартай маш хүндэтгэлтэйгээр ингээд хүлээж аваад уулзаад дипломат харилцаа тогтоосон. За тэгсэн чинь Тэнгэрийн хүүгийн орон гэх мэт нэр томьёог энэ хүн ах хэрэгэлсэн болж таарж байгаа юм. За тэгээд Японы хаадын эрх мэдлийг баттгсан гэж үздэг. Энээс хойш одоо ингээд нөгөө Японы хаадууд чинь ингээд айгүй эрх мэдлтэй, тэгээд дээрэс нь айгүй хүндэтгэлтэй, хаадаа хүндлэх ёстой гэл ингээд ийм засаглалтай шүү дээ. Яг энэний үнд суурийг нь болохоор энэ Сожи Тенно гэдэг хүн тавьж өгсөн.
байсан гэсэн үг. За тэгээд энээс гадна ер нь бол хаан байгаагүйч их багш гүн ухаантан төрийн зүтгэлтэн байсан гэж үздэг юм байна. Игчийнхээ өмнөөс нэг төр бариад байгаа их мэдлэлтэй хэдий ч гэсэндээ тийм ер нь бол гүн ухаантан гэж үздэг байсан. Тэгээд Тенно гэдэг байгаа чинь Японоор бол ер нь эзэн хаан гэсэн үг юм а да тий. За. Тий. Тэгсэн мөртлөнгөөсөө хаан байгаагүй мөртлөө хүмүүс түүнийг Сөөжи Тенно гэдэг байгаа нь Сөөжи хаан гэж нэрлэдэг байгаа шалтгаан юм байна. Өөртөө энэ цолыг өгөөгүй хүмүүс л зүгээр Тенно гэж нэрлэдэг гэдэг гинэ. За. За дараагийн хаан их Альфред гэдэг ийм хаан байна. За энэ их Альфред бол Английн түүхэнд хамгийн алдартай ухаалаг бас шудраг хаадын нэг гэж Английн түүхэнд бичдэг. За манай эртний 871-ээс 899 онд Весексийн хаан байсан. За улмаар бүх Англи улсыг нэгтгэсэн анхны хаан гэж үздэг. За түүнийг их Альфред буюу Alfred the Great гэж дууддаг. За Английн түүхэнд бол агуу их буюу Great гэдэг цол авсан цорын ганц хаан. Тийм үү. Би Англи хаадаас хамгийн сайн мэддэг нь Арслан зүрхт ирж чадахгүй юу? Үхлэг гэнээр гардаг болохоор. Тийм тэгсэн чинь Арслан зүрхт ирж чаддаг ч гэсэн Great гэж цоллддог юм байна. Учиртай яах нь. Тэгээд тухайн үед бол Англи бол Wessex, Mercia, Нортумбриа гэдэг ийм хид хідэн ийм тархаа бутархаа одоо ханьлагч гэдэг юм уу те ийм жижиг ханьлаг буюу хаан тусуудтай байсан, хуваагдсан байсан. Харин Дан улсаас ирсэн викингүүд викингүүдийн холбоо Англиг ингээ нөгөө уулгалан товтолж тэр үед маш олон хот суурин ингээ эзэлж авдаг байсан. Тэгсэн Альфред манай эртний 878 онд Эдингтонд усан тулаанаар викингүүдийн гол удирдагч Гутрум гэж хүнийг ялаад тэгээд тулааны дараа энгийн гэрээ байгуулж чадсан. За энэ гэрээ ёсоор викингүүдэд суурших газар олгосон юм байна. Энэ хаан Альфред хаан. За та нар зөвхөн наанаа сууршина. За яг энэчнээ суурш шүү гэдгээ тохирч чадсан. За ингээд бид та нар одоо гэдэг манай хот тосгод руу дайрахгүй шүү гэж дипломат харилцаа тогтоогоод ингээд юу яаж чадсан. Тэгээд энэ газрыг болохоор Денло буюу Данийн хууль гэж нэрлэдэг байсан гинэ. За. Киногоор одоо Рагнар л юм а да. Тийм үү. Вайкингийн гол дөрөв. Вайкингуудын. Тийм. За тэгэхээр нөгөө Альфред хааны үед болохоор ийм үйл явдлууд болжээ. Цайз бэхлэл барихыг зөвшөөрсөн гинэ. Ер нь бол зөвлөсөн гэж байна. Тэгээ ингээд цайз бэхлэл барихыг зөвлснөөр суурин газар болон гадуур юм хамгаалтын хэрэмтэй болсон. За. Ард түмнийг цэрэгт сургах, орон нутгийн шериф буюу одоо нөгөө цагдаа гэж ярьдаг шүү дээ. Шерифийн хяналт тогтоох зэрэг юм шин санаачлагыг тухайн үедээ гаргаж ийсэн. За энэ чинь мэдээж л нөгөө нийгмийн дэг журмыг сахиулахад аягүй том бүлгэц шүү дээ. За мөн хууль цаазын нэгтгэж шинэ хууль бичлэн гаргасан нь хууль ёсны төрийг анхлан хөгжүүлсэн гэж бас үздэг юм байна. Англи хэлээр ном орчуулж, уншиж бичиж сурахыг дэмждэг байсан. За тэгээ бүр латин хэлнээс англи хэл рүү орчуулсан анхны номуудыг энэ хүн өөрөө ивент итгэж гаргаж ирсэн юм байна. За яах та мундаг. Тийм. Гэхдээ бас өөрөө зүгээр байгаагүй. Өөрөө англи хэл сураад орчуулга хийдэг байсан юм билэ. Тэгээд түүнийг Английн анхны түүхч гэж бүр нэрлсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ утгаараа бол маш өндөр боловсралтай хаан байсан гэж үзнэ. Түүний боловсруулсан хуулиуд Альфредийн хууль хэмээх юм нэрээр түүхэнд үлдсэн байдаг. За мөн Христийн шашны сургаалд суурьсан юм ёс суртахууны хууль шүүх тогтолцоог хөгжүүлсэн хүн гэж энэ агуу их Альфредийг нэрлэдэг юм байна. За энэ хүн болохоор Английн нэгдсэн хаант улс байгуулах суурийг энэ хүн тавьсан. Олон жижиг тархаа бутархаа байсан Английн газар нутгаар байгаа одоогийн Английн газар нутгаар байсан тэр олон ханилгуудыг нийлүүлээд ингээд өнөөгийн их Британи гэдэг шиг те ингэж суурийг тавьсан гэж үзэж байна. Англичууд бол энэ агуу их Альфредийг үндэсний баатар англичуудын эцэг гэж үнэлдэг. Тэ. За Альфредийн зохион байгуулсан буур буюу суурин газар болгон цайз бэхлэлттэй байх ёстой гэдэг ийм санаачлага орчин үеийн Английн хот суурингийн үндэс болсон гэж үзэж байна. Энэ хүн ингээд те та нар ингээд юуны амьдарч байгаа газараа тойруулаад ингээд хэрэм барих ёстой. Тэ. За ингээд эхэндээ бол хүмүүс ингээд нэг модоор бэхлэлт хийж хамгаалт хийдэг байжгаад тэгээ хожим нь чулуу тоосог ашиглаад бүр ингээд хэрэм болгож бэхлэлт хийсэн. За ингээд энэ бэхлэлтийн ачаар харийн товтлогооноос хамгаалсан тэр бүтээл бүр гал төмрийн аюулаас ч гэсэн хамгаалдаг болсон. За ингээд үүнээсээ үүдэж орчин цагийн Английн хот тосгод ийм болсон гэж. Тэгээд Оксфорд, Exeter, Winchester гэдэг хотууд яг ийм зарчмаар үүсэж бий болсон. За өмнөх Английн удирдагч нар бол ерөөсөө бүх юмны үндэс бол газар. Тэр газар нутгаалт хэлэх ёстой. Хажуу тишээ дайтаж ингэж нэг газар нутагт хэлэх ёстой гэж явдаг байсан. Тэгээд ер нь бол тэгээд газараа хамгаалах ёстой, газар чухлаа гэж улсын үндэс бол газар гэж үздэг байсан бол Альфред үгүй улсын үндэс бол албад иргэдээ.
Албат иргэд байхгүй хаан болвол те ямар ч утгагүй. Их мэдлгүй. Тийм учраас албат иргэдүүдээ одоо юу гэмтэй цэрэгт сургах хэвээр ном уншуул сургах хэвээр те албат иргэд рүүгээ маш их бодлого чиглүүлж юу байдаг байсан удирддаг байсан ийм хаан юм байна. Юунээс өмнө бол албат иргэдийг огт тоодог байсан хаад. Тийм татвар хоолоддог. Тийм тэднэрээс татвар аван тэгээ болоо албат иргэдийн төлөө ингээл юм хийгээд ах ажил хийгээд бодлого гаргадаг шаардлага байхгүй гэж үздэг байж. Тэгээд Альфред хааны хэлсэн хамгийн алдартай ишлэл болохоор хаан бол ард түмнийхээ хончин байх ёстой. Яг энэ бол нөгөө Библийн христийн шин дээр байдаг л да. Тий, хончин бол хоноо удирдан дагуулж явах ёстой. Тийм утгаараа одоо Альфред хаан бол тий хаан гэдэг бол ард түмнийхээ хончин нь байх ёстой. Тэгэхээр хончин гэдэг нь дан ганцхан удирдан чиглүүлэхээс гадна тэр чинь хончин гэдэг чинь өөрийнхөө хоныг муу мухагаас хамгаалах ёстой. Сайн сайхан руу удирдан чиглүүлэх ёстой. Өвдөж хөлн уурцсан болов хөлийг боож арчлах ёстой гэдэг утгаараа. Улаанбаатар хотод 14 цаг 32 минут болж нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Дриклер ажиллаж байгаа. Хит төлрөлт таагүй нэр ард хоцорлоо Дриклер хөлс дарагч. За хэрв танд хит төлрөлттэй холбоотой дараах асуудал байгаа бол за жишээлбэл гарын алга хөлрөх, байнга нойтон байх, суг ба хөлийн уул нойтон байх, хит төлрөлт, хулмас, таагүй нэр шивэр гэх мэтлийн шинж тэмдэг байгаа бол Дриклер хөлс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Дриклер хөлс дарагч. За дараагийн 4 дахь хаа даяарнаа. За 4 дахь хаан бол 2 дугаар Фредрих гэдэг ийм хаан байна. За энэ хаан болохоор Сицил, Герман, Ариун Ромын эзэнт гүрний хаан бөгөөд дундад зууны үеийн Европын хамгийн ухаалаг, хамгийн боловсралтай, соёлтой удирдагчдын нэг гэж түүхэнд бичигдснээр алдартай юм байна. За түүнийг тухайн цаг үед нь хүмүүс дэлхийн гайхамшиг гэж хүртэл нэрлэдэг байжээ. Дэлхийн гайхамшиг одоо Ступор Монди гэж нэрлэдэг байсан гэж шүү. За яагаад бүр ийм амир арталныхоо дунд нэр хүндтэй дэлхийн гайхамшиг болсон юм бэ гэхээр ингэж байгаа юм. Энэ хааны хувьд 1194 онд төржээ. За тэгээ 1198-аас гэхэр чинь 4 настайгаас эхлээд 1250 онд нас орох хүртлээр Сицилийн хаан байсан. 1212 оноос 1250 он хүртэл Германы хаан байсан. За 1220-оос 1250 он хүртэл Ариун Ромын эзэнт гүрний хаан буюу император байсан гэж хэлж болно. За тэгээ маш өндөр боловсралтай гэсэн шүү дээ тийм. Энийг нь яаж мэдээд байгаа юм гэхээр Латин, Грек, Араб, Герман, Итали гэдэг ерөөсөө ингэдэг 5-6 хэлээр маш чөлөөтэйсэн ярьцдаг. Тэгээд шашин, байгалийн шинжилгээ ухаан, уран зохиол, философи, исламын соёл зэргийг ингээд гүн гүнзгий сонирхдаг айгүй сониуч. Тэгээд судлаач, өөрөө шүлэг бас биччихдэг. За орчуулга хийждэг ангаах ухааныг нэлээ ингэж сонирхож таашааж үздэг ийм хаан байсан байгаа. Ёстой супер хаан байна. Харин тийм яг энэ цаг үеийн хувьд бол тест үнэхээр нэрээ баг агуу гэж хэлж болохоор гайхамшиг гэж хэлж болохоор хаан байгаа сте тий. Тэгээд 2 дугаар Фредрих соёл шинжилгээ ухааныг дэмжиж 1924 онд 1224 онд Неаполь их сургуулийг байгуулсан гинэ. За бид нар Неаполь их сургуулийг сонсч ирсэн тий. Энэ одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа Европын хамгийн эртний сургуулиудын нэг. 1224 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ч одоо 801 жил юм уу? 100. Тийм биш үү? За ингээд 2 дугаар Фредрих араб болон грек философчдын бүтээлийг орчуулад хүний тарих мэдрэлийн систем за энэс гадна байгалийн ухаан зэрэг сэдвийг ингээ бүр хүмүүсээр зориуд судлуулсан байгаа. За бүр судлуулахдаа яст мэлхийн төрөл төрөсөд яг яаж дуу гаргах юм болоо? Яаж дуурайд идэм болоо? Гэх мэтчлээ айгүй сонь дуршилтуудыг энэ хаан хийлэгдэг байсан гинэ. За бас энэс гадна нохой, шувуу, хүн төрлөختний ийм нөө хил судлалын тухай туршилтуудыг айгүй хийдэг байсан байна. Ер нь энэ дуу хоолой хаанаас гараад байгаа юм бол нохой яахаараа ингэж дуурайд, хүн яахаараа ингэж дуурайд хоорондоо өөр дуурайд идэм бол гэх мэтчлээ айгүй ийм сониуч хаан байсан юм байна л та. За. Тэгээ бүр явж байгаа сүулдэ яасан гэхээр хүн төрлөختөн бүр яг ямар хэлтэй байсан юм бол бүгдээрээ ямар хэлээр ярьдаг байсан юм бол гэд ингээд мэдмээр байгаа байхгүй юу. Тэгээ туршилт хийсэн байгаа. Ямар туршилт хийсэн гэхээр нярай хүүхдүүдийг тусгайлан өсгөхдөө асарч торж байгаа хүмүүсээ шүү дээ тий. Тэр хүмүүсээс хинж дуурч болохгүй шүү. Хинж юусоо ярьж болохгүй шүү. Тэгээ энэ хүүхд яг яад юм бэ гэдгийг ингээд мэдэх гээд байгаа байхгүй юу. Ийм тушаал хүртэл өгчээсэн айгүй сониуч хаа юм бэлээ. Хэдийгээр энэ туршилт нь тийм нэг амжилттай болоогүй ч гэсэндээ ер нь бол ийм сурч мэдээ гэсэн юмны нөгөө цаа дутгаа агуулгыг хайсан нэг ийм айгүй шинжлэх ухаанч философч ийм хаан байсан юм байна. За тэгээд энэ 2 дугаар Фридрих гэж хаан болохоор Сицилийг захирч байхдаа шинэлэг ийм хууль цаазын тогтолцоо нэвтрүүлсэн. За энэ яаж байгаа юм ба гэсэн чинь шүүх эрх мэдлийг илүү төвлөрүүлж зохион байгуулалтаа болгосон шашны байгууллагуудыг төрөөс тусгаарласан. За энэ үед бол ерөөсөө хамгийн том өдөртөгч бол
шашны өдөртөгч байсан. Тий. За иргэдийн эрхийг зохицуулах ийм заалтууд оруулсан байдаг. Загалмайтны 6 дугаар аян дайнд оролцоод тэгээд ингэж оролцож явахдаа исламын ертөнцтэй маш найрсаг харилцаа тогтоогоод одоо дайснуудтайгаа гэсэн. Тэгээд Иерусалим хотыг цус урсгалгүйгээр инхийн гэрээний үндсэн дээр буцааж авч чадчихсэн. Тэгсэн Ромын пап лам шашныхын том пап лам энийг нь хориглоод хин 2 дугаар Фредерик бол сүм хийдийн дайсан исламын шашны хүмүүсийг алах ёстой байтал те алаад ингээд Иерусалим хотыг булааж авах ёстой байтал дайснуудаа бууж өгөө тэднэртэй бүр ярилцаад тий эвлэлдээд одоо тэднэртэй бүр ингээд үг нийлүүлээд байна гэд тий тэгээд 2 дугаар Фредерик бол сүм хийдийн дайсан шүү гэж шууд зарласан ба. Тэгсэн чинь 2 дугаар Фредерик тэрийг бүр тоогооч. Тий тэгээд дайнаасаа буцаж ирээд загалмайт дайны дайнаас буцаж ирэнгуутаа бид ер нь пап ламын эрх мэдэлд автах ёсгүй. Төрийн хэрэг тусдаа, шашны хэрэг тусдаа байх ёстой гэд ингээд шашин төрийг зааглах гэж оролдож эхэлсэн. Тухайд тэгвэл айгүй зөрөгтэй алхам хийж иж. Тий, харин тий. Тэгээ нөгөө утгаараа ч гэсэн ингээ нөгөө нэг лам нь ингээ нөгөө нэг хааныхаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь өөрт нь бол эвгүүлдэг. Ер нь бол баг бахан хэмжээний мөргөлдөөн гарахад бэлэн хийсэн юм шүү дээ. Тий. Тэгээд юу яасан юм бэ? Дараа нь дайнаас буцаж ирэнгуутаа нөхөр ингэсэн. За ер нь бол бид нар энэ загалмайтай аян дайн шашны утгаараа бол ингээд хэдийгээр исламын шашинтай хүмүүс бидний дайсан гэж үздэг ч гэсэн дайн хийх шаардлагагүй юм байна гэж ойлгоод тэгээд тэр талаараа ингээд ярьсан чинь Ромын папур хараасан гэж. Тэ энэ юу ингээд чи ингээд нөгөө исламын ертөнцид автаад байна. Чи баг дайснуудаа автаад байна. Тэ ингээд биднийг хамгаалж дайдах хэвээр исламын шашныг бүр ингээд дэлхийн хөрснөөс харчих хэвээр бүгдийг нь алах хэвээр. Тэгтэл юу яриад байгаа юм бэ гэд. Тэгээд энэс хойш исламын ертөнцид маш одоо энэ 2 дугаар Фредерик гэж хүн өөрөө исламын ертөнцийг сонирхдог, исламын шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэгэнгუთ тэрийг ойлгож чадахгүй. Тий чи дайснуудад урвлаа чи станаг. Тий тэгээд Египтийн Аль-Камил гэдэг султан энэ 2 дугаар Фредерик гэдэг хаантай бүр инхийн гэрээ байгуулад хоёулаа маш найрсгаар ингээд цагтл солилцож харилцдаг байж. Тэгээд энэ 2 дугаар Фредерик хаан дайн тулаанаасаа илүү шинжлэх ухаан, соёл, хууль ёс, боловсрол, инх тайвныг айгүйх судлах, дэлгэрүүлэх гэж хичээдэг ийм хаан байж. Тэгэд энэ хааны бодлого болон соёлын өв бол Европод сэргэн мандлын суурийг тавьсан гэж үздэг. Эндээс Европын Ренессанс буюу те сэргэн мандал энэ хүний одоо хийж хэрэгжүүлж исэн бодлогын эхлэлүүд нь цаашаа үргэлжлээд явсан гэж үздэг юм байна. Хөөх тэгэхээр чи сэргэн мандалтын үеийг чи 15 дугаар зуун. За ер нь бол нэг 1400-аас 1600 оны хооронд айгүй эрчтэй байсан гэдэг шүү дээ. Тэгвэл энэ хүн чи өөрөө 1250-ад онд төр барьж исэн хүн гэхэлэр чинь нэлээд урт удаан хугацааны өмнө энэ суурийг нь айгүй сайн бат бөх тавьж гисэн. Тэр үед Европ бол үнэхээр харанхуй байсан. Ямар сандал харанхуй 100. Тий, харанхуй 100 буюу харанхуй 90 гэж үздэг. Тэгдэг шүү дээ. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлнэ. Эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Минопос хамтран ажиллаж байна. За юу яаж байгаа? Та Минопосыхонд ашигтай байх үүднээс өдөр бүр ингээд зээлээ төлөх нөхцөлийг санал болгож байгаа. Та ингээд Минопосыг авах юм бол сард нэг удаа биш зүгээр ингээд өдөр болгон багаар ингээд зээлч татагдаад явчихна. Тэр нь өстой амар. Тэгээ одоо бид нар ингээд нөгөө нэг дэлгүүрт ороод юм худалдаж авлаа гэж бодъё л та 8 нэрд ороод. Тэнгүүт ингээд зарим тохиолдолд юу яадаг штэ карт уншихгүй гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд QR-аар хийчээ. QR код байна уу гэхээр QR код байхгүй гэдэг нэг юм нэг 50 та нэг юм дансны дугаар хараад нэг 8 орцод байж шүү дээ тий. Тэрийг ингээ бүр ингээ нүдэ ширэгдэл ингээ хараад хит гэж байгаа ингээл заримдаа ингээл буруу данс руу шилжүүлдэг ч юм уу тий асуудал байдаг. За тэгвэл Минопос төхөөрөмж болохоор худалдаа эрхлэгчтэй айгуу гоё амархан болцсон. Яаж ингэ гэхээр дэлгэцэн дээр нэм хоёр сонголт байна. QR-аар төлөх үү эсвэл картаар төлөх үү гэдэг. За картаар төлж байгаа тохиол таны картны чипээр шууд уншиж болж гин ойртуулаад нөгөө NFC гээд уншдаг штэ тэгээ уншиж болж гин эсвэл бүр ингээ хажуудлаар ингээ гүйлгээд уншуулж болж гин янз бүрээр уншуулж болж байгаа. QR-аар төлөх нь болохоор бидэд бас айгүй ашигтай. Яагаад гэхээр QR-аар төлөе гэдэг энэ дэлгэцэн дээр дарчин штэ тий. Тэгэхээр энэ дээдл дээр надад QR код гараад ирэх юм биш. Урдтай юм жижиг цонх хоёр тал харагддаг гэсэн үг байхгүй юу? Худалдагчтай харагдана, надад харагдана гэсэн. Тийм байна. Тэгэхээр би шууд энэ дэлгэц рүү барьж байгаа л QR кодыг уншуулаад тэгээд мөнгөө шилжүүлж чинь айгуу гоё амархан. Заавал карт авч явах шаардлага байхгүй болж байгаа л гэсэн үг юм бол. За тэгээ юу хийж байгаа юм бэ? Эхний ээлж одоо Минопосыг худалдаж авбал эхний ээлжийн худалдан авагчд Google Leasing-ээр төлөх боломж олгосон. Өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөд өөрийн болох боломжтой гэсэн үг. Дээрээс нь хэрвээ та Минопосыг ингээд аваад одоо юу гэдэг өөрийнхөө пост машин болгочлоо гэж бодоход 10 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатаагаар 2% хүүтэйгээр ингэж аюу яаж болно. Зээлж болно.
Харин энэ аюу гоё юм лээ. Хоёлаа дээр нөгөө нэг тэр номын санд байсан нөгөө 200к гэсэн нэг сэтгүүл байлоо. Тий. Тэр сэтгүүлийг би уншаад явж исэн чинь тэр сэтгүүлийн яг нөгөө нэг хуудсан дээр Минопосын ингээд нэг юм юу гараад ирэхгүй юу? Бичгтээ одоо хэсэг тэнгуут нь юу юм бол гэж үзсэн чинь тэн дээр энэ Минопосыг ашиглаж агаад бизнес эрхэлдэг хүн байрны зээл авсан байлээ. 100 сая байрны зээл. Тийм. Тэгэхээр энийгээ барьцаалаад өөрөөр хэлбэл өөрийнхөө бизнесийг ингээд барьцаалж агаад барьцаалах нь юу яхаа юугаа энийг ашигласнараа гэх юм уу? Ашигласнараа л ер нь бол юу ачиж болно? Зээл авчиж болж байгаа юм биш. Магадгүй эргэлтийн хөрөнгөний зээлч авч болно тий. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9995 86 73 гэсэн дугаараас авна. 9995 86 73. Манай нэвтрүүлэгтээ эргэлтийн хөрөнгөний зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Минопос хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Сараа онжид оржигч ингэсэн байж тээ. Өнгөрөөд 2 дугаар Фредерик хаанда ам сайтай байд юм билээ гэсэн байна. Ам сайтай байхаас ч аргагүй хаан байна. Энд чи бүр яг тэр нэг харанхуй ирний яг урдл болгож айгүй их зүйлийн үндэс суурийг тавьсан хаан юм байна шүү дээ. Тийм байна. За дараагийн хаан. За дараагийн хаан нь болохоор 1-р Петр гэдэг хааны талаар ярина. Мэдээж. Агуу их Петр. Агуу их Петр. За орсоор бол Петр Великий гэж нэрлэдэг юм билээ шүү дээ, тийм ээ. Тий. Орос орны түүхэнд хамгийн нөлөө бүхий шинжлэгч хаан. За шинжлэгч хаан гэдэг нь бол түүний хувьд бол бүр үнэхээр хамгийн тод цол хэрэгмэн байдаг. За ер нь бол өөрийн хичээл зүтгэлээрээ Оросыг Европын хүчрхэг гүрнүүдийн нэг болгож улс төр, эдийн засаг, цэрэг арим, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт гүнзгий шинжилэлүүдийг хийсэн гэдэг. За ийм учраас 1-р Петр хааныг Оросын их шинжлэгч гэдгийг, Оросын авгааг шинжлэгч гэдэг. За 1672 онд төрсөн. За гэхдээ хаан босон түүхэн аяйгүй адармаатай. Энэ бүр баг хувилдааны он шиг юм яригддаг. 1676 онд эцэг хаан Алексей нас барахад түүний ууган хүү 3 дугаар Петр хаан болж байгаа. Одоо эцгийг ингээ орлоод. Тэгсэн чинь Петр ердөө 6 жилийн дараа цэл залуугаараа нас орчиж байгаа байхгүй. Тэгээ Петр гэдэг энэ хаан нас барахтаа ямар ч үр хөвгтгүй байсан учраас түүний дүүнраас аль нэг нь хаан болох нь тодорхой байсан. За тэгвэл энэ үед ордонд хувилдаан болсон. Ямар хувилдаан болсон гэхээр Петрийн төрсөн дүү Иваныг хаан болгоно гэж Иваны ээжийн талынхан үзчихсэн юм байлээ л дээ. За тэгсэн чинь Иван насанд хүрсэн боловч өвчтэй сул дорой нэгэн байлаа. Тэгээ зүгээр ч нэг юм өвчтэй биш бүр юм нэг сэтгцийн өвчтэй. Тэгээ бие махбодын сул дорой ийм үнийг хаан болгоно гэдэг чинь ер нь бол улс орны хувьд бол айгүй таагүй мэдээ штэ тий. Өөрөө дур мэдээ шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Тэр хааны төлөөлөд ард нь нэг хэсэг бүлэг хүмүүс л бараг төр барина гэсэн үг тий. Харин нөгөө Петр бол баг хатныхын хүү. Тий. Төрөний тэр нөгөө нэг Петрийн төрсөн дүү Иван ч болохоор их хатны хүү байсан юм билээ. Тэгээ одоо болохоор баг хатныхын хүү Петр. За одоо орсоор бол Петр бид нар Петр гэд сурцаа тий. Энэ хүүгийн хувьд болохоор маш ухаалаг, сэргэлэн, цовоо, эрүүл, авьяаслаг. Тэгэд Петрийг хаан болгоно гэж түүний ээжийн талынхан ингэ зүтгэсэн. За тэгээд Петрийн хувьд бол хаан болох магадлал маш өндөр. Яагаад гэхээр нөгөө өрсөлдөж байгаа Иваныхын хувьд бол нэг сэтгцийн жоохон асуудалтай. Сэтгцийн өвчтэй гэж хэлж болохоор ийм байсан учраас ер нь бол хаан болох магадлал нь илүү өндөр байсан юм бэл. Тэгээд юу яаж байгаа юм? Ингээ хоёр тал маргалдаад тохиролцоон төрж чадахгүй байжээ. Тэгээд цэргийн нөлөө бүхий одоо том удирдагч нар гэдэг юм уу бүлэглэлийнхэн бослог гаргаад за ингээ нөгөө юуны 1-р Петрийн ээж Наталья Наришкина гэж энэ баг хатан тий тэр 1-р Петрийн ээж Наришкины талынхныг дарамтлаад бүр занал хийлээ зарим нэг хүмүүсийг бүр алж эхэлсэн байгаа байхгүй. Тий Иваныг хаан болгох гээд тэгээд эцсийн бүлэгтээ Милославскийн талынхан ялаад наач нөгөө их хатна. Их хатна нь ингээд ялаад тэнийг Иваныг дүү Петртэй хамт хоёулангийн хаан болгоцсон. Тий ингээд сүулдэ бүр ингээд тий ингээд хоёрт болоод тэг ингээд за ингээд их хатны хүү баг хатны хүү хоёулангийн хамтд нэг суудал суулгацсан. Тэгээд 5 дугаар Иван ахлах хаан 1-р Петр дид хаан болсон байгаа. За энэ үед дид хаан буюу Петр 10 настай байж ингээд 16 жил одоо үедээ 5 дугаар Иван засаглаад ингээд нас барсан. Тэгээд түүхэнд ер нь ийм тохиол байдаг үлээ хаан ширэг хоёулаа нийл засаглаж исэн тохиол байдаг үлээ. Одоо байдаг л бах та. Иванд бол хүүхд байгаагүй. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг энэ чинь угаасаа сэтгцийн өв жахаа өөрчлөлттэй бие суултай байсан учраас ингээд 1696 оноос нөгөө тэргүүн буюу одоо 1-р хаан Ивана нас урцсан учраас 1696 оноос Петр ганцаараа хаан болоод 1721 оноос император буюу яг эзэн хаан гэдэг цол авсан. Ингээд Оросыг эзэнт гүрэн боллоо гэж тунхагласан. Ингээд 1-р Петр хаан сенат яамдуудыг прокурорын тогтолцоог байгуулсан. За яг зарилгын дагуу ер нь бол ингээл хааны бүх юм хааны зарилгаар явахгүй. Хууль журамтай болёо
ийм юмар явна гэх. Ингээд хууль журмыг өдөрдөх ийм систем рүү шилжсэн. За Оросын төрийн албанд одоо юу гэдэг нэг юм хааны гэдэг юм уу угсаа залгамжилсан ийм хүмүүс биш. Чадвартай, боловсролтой ийм хүмүүс дэвшиж ажиллана. Ийм хүмүүсийг ажилд авнаа, ажилуулнаа гэж үздэг болсон ийм байлээ. За тэгэхээр нэгдүгээр Петр хааны хувьд бол Оросд байнгын армийг байгуулсан. За тэгж ярьдаг. Хоёрдугаарт Европын загварын зэвсэглэл за сургалтын системийг нэвтрүүлсэн гэж үздэг юм байлээ. Мөн Оросын анхны тэнгисийн флотыг байгуулсан. Энэ хааны үед. За мөн 21 жил үргэлжилсэн Умардын дайнд Шведийн 12 дугаар Карл хааныг ялаад тэгээд Балтийн тэнгист гарцтай болсон. Тэгээд 1703 онд Балтийн тэнгис ирэг дээр Гиген Петрийн хот буюу одоо Санкт Петербург энэ хотыг шинээр байгуулсан. Тэгээд 1712 онд Оросын нийслэлийг Москвагаас нөгөө Санкт Петербург руу нүүлгсэн, шилжүүлсэн. За тэгээд Санкт Петербургийг болохоор Оросын Европ руу харсан цонх гэж бүр ингээд тухайн үед нэрлэжсэн байгаа. Тэгээд харьцангуй хожим байгуулсан хот учраас орчин үеийн загвартай, барилга, архитектурын маш гоё шинэлэг өрмөц байдлыг бий болгосон гоё хотыг үүсгэсэн гэдэг. За ингээд Европын орнуудаас инженер, багш, мэрэгчлэтнүүдийг авчирсан Оросд. Тий. За өөрөө баруун Европоор маш удаан аялсан. Англи, Голланд, Прус ингээд далайчин болоод мужаан, инженер болж бүр өөрөө сурсан байгаа хаан байж ич. Тий. Явж ингэж суралцж ирсэн. Ингээд Оросдоо эргэж ирээд их шинжилүүлэг хийсэн, шинжилгээ ухааны академи байгуулсан, сургуулиудыг байгуулсан, номын сангууд байгуулсан. За үсгийн шинжилэл хийсэн. Одоогийн Кирилл үсгийн их суурийг нэгдүгээр Петр тавьсан. За залуучуудыг гадаадд буюу Европын хөгжилтэй орнуудад сургахыг дэмжиж маш их явуулдаг байсан. За төрийн албан хаагчдыг одоо юу гэдэг юм бэ илүү чадварлаг бай гэж шаардлагыг их тавьдаг. Тэгээд Оросуудыг өөрөө соёлжуулсан. Ирчүүдийг тэ ингээд нэг юм сахлах ус, Европ хувцс өмс, цэвэрхэн хувцал, бие зүв авчиг шаарддаг байсан. Тэгээ ийм байна лээ. Тэгээд ийм боловсралгүй ямар нэгэн ийм язгууртнуудын эрх мэдлийг хязгаарлаад шин боловсралтай ийм одоо шинжлэх ухаанч ийм язгууртнуудыг аюух дэмждэг байсан. За шашны эрх мэдлийг маш ихээр хязгаарласан. Тэгээд Оросын шүүх засаглал бол ерөөсөө шашнаар явдаг байсан. Сүм шүүгдэг байсан бол нөхөр салгаад энийг яг аль биесний шүүх засаглал тусдаа явах хэрэгтэй гэх. Ингээ ерөнхийдөө нэгдүгээр Петр бол дундад зүүнний тариачин бүдүүлэг Оросуудыг европчуулж соёлжуулсан. Ийм мундаг хүн байна. Тийм учраас шинжлэгчийг даам байна тий. За нэгдүгээр Петр хааныг шүүмжилдэг ерөөсө ганц л юм байгаа. Энэ нь болохоор хүү Алексей түүний энэ европчуулалт өөрсдөө шинжилтэнд аягүй дургуутдаг байсан гинэ. За хэрвээ би хаан болох юм бол түүний энэ реформыг буцаана гэж хүн байнга ярьдаг байсан гинэ. Тэгээ Петр хаан хүүгээ төрийн эсрэг хувилдсан, эх орноосоо оргон зайлсан, эцгийг унгаах санаатай байсан, урвсан зэрэг юм зүйл ангаар яллаж шүүсэн байгаа. Тэгээд хүүн шоронгийн өрөөнд учир битүүлгээр нас орсон гинэ. Тэгээ хаан хүүг хөлийн хурууны завсар шүдэнд хавчуулж байгаа шатаадаг ч юм уу дээд шүдэнд шатаадаг. Эсвэл хумсыг нь суглах зэрэгээр ингээд тамлаж эрүүдэж шүүсэн байгаа байхгүй юу? Амар. Тэгээд хүмүүс Петр хааныг нөгөө улс төрч болон хааны хувьд бол энэ хүн мэдээж шинжлэгч айгуу сайн хаан байсан. Гагцхүү хүү Алексейгээ шоронд эрүүдэн шүүж тамлаж алсан эцэг хүний хувьд бол маш хатуу сэтгэлтэй сайн ав байж чадаагүй гэж тодорхойлдог гинэ. За. Бас амар харгас юм а тий. За тэгэхээр энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг Им Монголын хамтран ажилласан за мөн эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Мино Пос хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээгээ хүлээн авсан сараа 15 цаг 10 минутаас илүү их би нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.